Тийм тэр талаараа. Тэгээ нэг зүйлийг эхлээд тодруулаад ганцхан өгүүлбэр хэлье. Фунцог бүсэн гэдэг ном анх зохиогдоход бол энэ хойд богдуудын болохоор алдар байхгүй шүү дээ. Сүүлд нь бид нар фунцог бүсмээ уншихдаа үеийнхэн богдуудаа ингээд нэмээл онгод уншаад байдаг шүү дээ, тийм ээ. Үүнийг нь манай үзэж байгаа хүмүүс маань сайн ойлгох хэрэгтэй. За манай 5 дугаар хөгд маань бол саяны таны дурдсанчлан дэмчиг бурхан болон энэ хажид бурханы нэм бүтээлийг хийж бэлтгэд болгоосон гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ талаар одоо та бясалгал бүтээлтэй холбоотой талаар илүү жоохон дэлгэрэнгүй мэдээ. Энэ олон за ямандаг бурханы эхлээд бясалгалд ингээд суусан байдаг. За тэгээд яг түүхэн дээр дурдсанаас бол одоо юу гэдэг 1841 оны за бурханыг бүтээсэн. Одоо богдын үед гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо бид бүхний яг одоо бид хоёрын сууж байгаа одоо энэ майдар дугам. За ингээд за майдар одоо энэ бурханыг болохоор манай богдын үед одоо Сайн бацгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол хотог төвлөгөө цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ өдрийн мэндийг хүргэе мэг. энэ өдрийн мэнд. За манай Монгол хотог төвлөгөө цуврал нэвтрүүлэг маань нэлээд олон дугаар хүрээд үзэгч түмэндээ бас хүртээл болоод чамгүй хугацаа өнгөрж байна. Тэгээ үзэгч түмний маань ч бас ам их сайтай бэлэгтэй сайхан байна гэж бодож байгаа. Тэгээд хоёулагийн өнөөдрийн дугаарын онцлог сэдэв бол одоо 5 дугаар богдын түүх намтар болон зохиол бүтээл гэсэн сэдвээр ярилцах байгаа. Энэний тухай хариул. Тэгээ өнөөдөр хоёлаа Монголын шашны эзэн Жавзандан Будагдын 5 дугаар дүрийн тухай ярилцъя. Тэгэхээр нэвтрүүлгийн уламжлал болсон нэвтрүүлгийн одоо уламжлалын дагуу бол одоо 5 дугаар богдынхаа нэрний тухай нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. Эцэг эхээс анх ямар нэр хайрлав? За тэгээд ширээн залагдаа тодруулсны дараа ямар нэр хайрлав? Энэ талаараа одоо нэвтрүүлгээ эхлүүл гэж бодож байна. За манай 5 дугаар богдын номын нэр нь Лувсан чултам чигмэд дамби жансан гэдэг одоо алдартай ийм алдартай байгаа. За монголоор орчуулбал одоо яг ямар үг вэ гэхээр лувсан гэдэг маань сайн оюун гэсэн үг болно. За цултам болохоор шагшаа бод буюу ёс ёс журам гэсэн үг. За жигмэд гэхээр аюулгүй. Дамби жансан гэдэг нь шашны дуаз буюу шашны ялгуусан тэмдэг гэсэн нэртэй. За нэгдүүлээд хэлэх юм бол сайн оюун шагшаабод аюулгүй шашны дуаз. За энэ одоо номын алдар нэрийг нь хэн хайрлав гэхээр 7 дугаар банчин богд дамбиным гэгэнээс болохоор Жавзандан Будагдын хойд дүрээр ингэж тодруулж залсны дараа Будагдын одоо нэр болж ингэж өгсөн байна. Ийм одоо алдар нэр. Тэгээд гурал уншлаган дээр ч гэсэн бид энэ нэрээр нь одоо залбирал тавьдаг. За 5 дугаар богд маань мэндэлсэн газар нь төвд газар мэндэлсэн. За мэдлэгтэй эцэг эхээс өгсөн нэр гэдэг намтар түүхэн дээр байдаг. За эцэг эхээс өгсөн нэрийг нь бол юу вэ гэхээр Намжил дондуу гэдэг ингээд нэр өгсөн байна. Намжил дондуу. Намжил дондуу гэдэг нь болохоор монголоор орчуулбал тэн ялгуулсан тус бүтээх гэсэн маягтай ийм нэр болно шүү дээ. Эцэг эхийн гэсэн өгсөн нэр. Тий. За тэгээд цаашаа залгуул хоёул намтраа нэгэнд ярьж байгаа юм чи одоо хайзаа хаан ямар мэдлэг гэдгийг нь одоо жоохон тодруулаад хэлэх юм бол за мэндэлсэн цаг хугацаа нь болохоор 14 дугаар жарны хөгжчин гахаа жилийн зуны дунд сарын шинэ 8-ны өдөр богд маань мэндэлжээ. Хаан мэндэлвэ гэхээр төвдийн одоо зан нутагт. За зан нутаг гэдэг маань болохоор төвдөд байдаг үе зан амдаа хамбаа гэдэг буюу үе зан гэдэг тэр гол нутгийн тэр зан нутагт. За бүр тодруулбал намтар дээр бол ингэж гардаг. Мэндэлсэн газар нь болохоор төвдөрөө гидэн хансар гэдэг нэртэй. За номгоны дарих лам болоод бусад номгоны дарих лам болоо бусад хүмүүсийн одоо богдын намтар дээр ингэж. За монголоор бол юу гэсэн утгатай вэ? Энэ төвд газрын нэр л дээ угаасаа тийм ээ. Гэхдээ болохоор буян цогцлох шин байшин гэсэн маягтай тийм нэр байгаа. Нэр байгаа. За ийм нэр. За эцэг нь болохоор гомб дондуу гэдэг одоо ийм хүн байж гомб дондуу. Ээж нь эргэзэн бүтэд гэдэг нэртэй. Ийм одоо эцэг эхийн хүү болж мэндэлжээ. За хизээ мэдлэг хөр түрүүн хэлсэн тийм ээ. Гахаа жил богд маань болохоор гахаа жилтэй болчихж байна тийм ээ. 5 дугаар богд маань гахаа жилийн зуны дунд сарын шинэ 8. За энэ болохоор аргын тоолд шилжүүлээд тэр бодоод үзвэл 1815 оны
6 сарын 14-ний өдөр болно. За тэгээ хоёулаа одоо ингээд тодрууллаа ш тийм ээ. Хизээ Менделов, Хаан, эцэг их нь одоо юм тийм юм баг. Тэгэхээр одоо 5 дугаар богд маань одоо мэндэлжээ. Төвд газар. Зам гэдэг газар. За тэгэхээр одоо 5 дугаар богдыг бол одоо мэндэлснийхэн дараа одоо хэдэн настад нь одоо анхлан тодруулва. За анх хоёрын тодруулсан үйл явдал болохоор юм байна л да. Яг тодруулахаас өмнө мэдээж ходог товлгаад хүмүүсийн одоо үзүүлдэг тийм сонин гайхамшигтай үзэгдэл болохоор болон гарсан ингээд намтар түүхэн дээр байдаг. Жишээлбэл яг тодруулахаас нь яг өмнө яг 4 настай байх үед богдыг болохоор 6 настай байх үед нь тодруулаад наашаага Монгол нутагт залж ирсэн. За 4 настай байх үедээ бол өөр мэдээж эцэг эхийнхээ хамт болоор ээж аав нь хүүхдээ дагуулаад тэр орон нутгийн бас хийдэд очсон байдаг л да. Орон нутгийн хийдэд ингээд очиход бол их сонин гайхамшигтай ийм намтар түүх энэ ходог товлгаадын тийм зүйл гарсан гэдэг нь бол гардаг л да. Жишээлбэл яг тэр хийдэд ингээд очих үедээ хийдийн сахиус одоо хийдийн хуврагын тэр бол Ирээтэд гэж байгаа намтар түүхэнд. Ирээтэд гэдэг маань болохоор аглаг даяаны газар гэсэн. Жишээлбэл ном одоо эрдэм номоос сурцсан хүмүүс одоо сүүлдээ яг ингээд бясалгалаа хийгээд суудаг тийм нэг аглагийн Ирээтэд хийд байсан юм шиг байна. Тэр хийдэд ингээд очиад ингээд залраад богд эцэг ихтэй эн чинь 4 настай жоохон хөвгт шүү дээ тийм ээ. Баг үед очирван бурхныг ингэж хараад очирван бурхныг ингээд хараад шалдан чива зэгбой 10 марс жиндүү бар буюу одоо ингээд энэ амаа ангаа саягаан гарцаалсан улбар шар одоо шанхыг ингээд дээш нь босгосон гэх мэтээр одоо юм очирван бурхныг харж ингэж магтаалыг өөрөө шинээр зохиож одоо ингэж айлтваа гэдэг. Тэгэхээр цагаал бүтээл тухай ярих үед нэг бас энэ тухайд бас дэлгэрүүлж ярив. Тэгээд тэр үед бас гарсан нэг сонин зүйлүүд нь юу гэхээр тэр олон ломноор суугаад ном уншилгаа уншиж явах үед нь тэр хүүхэд маань одоо лам хуурах болоогүй одоо юм байсан хүүхэд мөртлөө тэр хурал уншлаган дээр яг зэрэгцэж удахаар чийжээр зарим номыг уншсан гэх юм сонин гайхамшиг байдаг. Мөн мэдлэг цагт нь болохоор одоо тэр намтар дээр гардаг л да. Хар цагаан өнгийн хоёр шувуу одоо тэр гэрдээгүүр нь одоо ингэж үргэлдэж эргээд одоо жишээлбэл одоо юг хамгаалж байгаа маягтайгаар гэрдээгүүр нь эргэлдэж байсан гэх үгийн юм сонин гайхамшигтай ийм түүхүүд байдаг. Тэгээд үүний дараагаар 6 настай үед нь 7 дугаар далаа ламбанчин богд Дамбинямгийн Жавцандан нутгийн хойдор үнэмшилтэй үнэхээр муу юм хэрэгцээгүй муу юм байна гэж ингэж тодруулаад тэгээд одоо төвд газраас Монгол газар залж тэгээд 6 настай байх үед нь болохоор халахын их хүрээнд ширээн залж тэгээд энэ хойд зүгийн одоо Монгол орны одоо шашин амьтны итгэл Жавцандан нутгийн одоо ширээн залсан юм түүхтэй. Тэгэхээр өмнөх дугаарууд дээр ч одоо манай үзэгч хоёлаа ярьж исэн одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бас одоо мэдж байгаа бох. Хоёлаа бол одоо Пунцуг гүсэн гэж номон дээрээсээ богдуудынхаа залбирлыг одоо их тулгуурлаж ярьж байгаа. Тэгэхээр одоо энэ 5 дугаар богдын мань залбирал бол одоо ямар залбирал нь ямар яг нөгөө шат шолго номон дээр гарч ийн вэ? Солидов юм нь юу байна? Тийм тэр талаараа нэг зүйлийг эхлээд тодруулаад ганцхан өгүүлбэр хэлье. Пунцуг гүсэн гэдэг ном анх зохиотоход бол энэ хойд богдуудын болохоор алдар байхгүй шүү дээ. Сүүлд нь бид нар Пунцуг гүсмээ уншихдаа үеийнхаа богдуудаа ингээд нэмээд онгод уншаад байдаг шүү дээ тийм ээ. Үүнийг нь манай үзэж байгаа хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. За одоо бидний уншиж байгаагаар 5 дугаар богдоо бид нар яаж уншдаг вэ гэхээр Дэнчиг лувсан дайгүй чөөцөлгүн төвдөн тэмний хаала лэгшэрд жигмэд дамби жанцсан цэнхава жавцан лама шавлаа сулваанд гэж ингэж бид нар ингэж уншдаг штэ. За энэ маань манай 5 дугаар богдын одоо залбирал болно. За залбирал болохоор лувсан чөлтөн жигмэд дамби жанцсан гэдэг нэрээ яаж оруулсан гэхээр одоо уншлаган дээр эхлээд Дэнчиг лувсан гэдэг дээр лувсан орсон байна. Даггүй чөөцөлгүн гэдэг дээр цүл орсон байна. За 2 дугаар мөрөн дээр төвдөн тэмний гэж байгаа. Тэм гэж орохоор эхний мөрөн дээр гарсан цүлтэйг нэмээр цүлтэм гэж ингээд гарчихна. За 3 дугаар шатан дээр жигмэд дамби жанцсан гэдэг одоо яг нэрийн үргэлжлэл нь ингээд бүтэн гарч байгаа. За ингээд болохоор одоо манай богдын одоо нэр нь болохоор ингэж орж байгаа. За орчуулга нь юу вэ гэхээр удирдагч дээд сайн оюун алдрын номын ёс бүхнийг улмаар чадагчийн шашны 2 журмын огторгой сайтар ургуулж аюулгүй шашны
ялгуусан тэмдэг барихад мэргэн аврал богдтойн багшийн үлмий залбир муу гэсэн утгатай. За энэ маань болохоор одоо манай 5 дугаар богдын залбир шүлэг бидний уншдаг. За энэ ёсоор одоо богдын энэ залбир шүлгүүд бас олон байна л да. Гэхдээ бид нийтэд түгээмэл уншдаг нь болохоор энэ байна. За үүнээс гадна одоо манай 5 дугаар богдын нэр орсон энэ залбир шүлгүүд олон байдаг л да. Жишээлбэл одоо Гүнтэн Гигэний зохиосон Лодо бомсон гэдэг одоо Бомон сайн оюун гэдэг Таван Бадаг бүрдээ 5 дугаар богдын манай алдрыг ингээ оруулсан энэ залбирлууд байна. Төрөүний одоо хоёлоо дурж исэн одоо их дэлгэрэнгүй дурдсан шүү дээ. Одоо богдын намтрууд гэж байгаа. Тэдгээр намтруудын эхлэл төгсгөлийн шүлэг болгон дээр болгоор юм энэ залбир шүлгүүд байна. Тэгтээ хоёлоо яг дэлгэрэнгүй яг одоо нэг төгөөмөл хэрглэж байгаа болоод бус бичигдсэн бүх намтруудыг ярив. Залбирлуудыг ярил юм байна. Тийм байна тий. Тэгэхээр манай 5 дугаар богд маань бол одоо 16 сүүдэртэй тий. Гицэл сахил залсан гэдэг тийм ээ. Энэ талаар та нэг дэлгэрүүлээд яг ямар хүнээс яаж юу гицэл сахилаа хаана хідээд одоо залваа гэдэг тал дээр жоохон дэлгэрүүлээд ярил. Одоо жишээ нь төр гэрэлтийн 11-р он л гэдэг тийм. Энэ нь одоо яг ямар он тэгээд одоо туулааж илгэж байгаа одоо нийтийн толлороо хэдэн он болох. За тэгээд яг тухайн үедээ одоо гицэл сахилыг ямар хүнээс залваа. Энэ тал дээр жоохон дэлгэрүүлж ярил. За тэгээ. За манай богд маань яг лам хуурга хүний ёсоор багш нараасаа буйны садан багш нараасаа одоо тэр яг зохиосны гэлэн гицэл сахил санаарыг хүртээ ван лүн авшиг жананг бас хүртээд за тэгээ тэр хүртсэн одоо ном одоо эрдэмэн болохоор олон дүмэндээ молоо шавнартай болон түгэж исэн байгаа юм. Тэгэхээр манай богд маань одоор 16 нас үдэртэй цагаагчин тулаажил 1831 онд яг их хүрээнд өөрийн болгоор яг хотог тавуулгаадаар тодруулсны дараагаар янзун багшаар одоо томилогдож ирсэн лувсан жамин одоо янзун багшаас гицэл сахилыг хүртсэн. За энэ хүн маань хожим хойд Монголын хам номон хааны болохоор ширээнд бас гэж өргөмжлөгдсөн. Энэ хүн за энэ хүнээс мөн одоо Судар тарны олон ван лүнжинг хүртсэн байдаг. За ялангуяа Бодмирийн зэрэг за жадам Судар гэх мэтийн одоо лүнг энэ хүнээс хүртсэн байдаг. Тэгээ хожим хойдтой манай богд маань одоо энэ Бодмирийн зэргийн лүн хүртээсэн. За тэгээ жадамбын лүн хүртээсэн бусад хүртсэн болохоор яг энэ багшаас одоо хүртсэн ном. За тэгээд энэ янзан багшаас гицэл сахил хүртсэн юм. За гэлэн сахилыг болохоор Манчин богдоос хүртсэн. Богд 21 нас үдэртэй улаан бичиж жил 1835 онд одоо Төвдийн Лхас хот руу одоо морилжчоод за морилжчоод 5 дугаар богд за нэрийн дэлгэрэнгүй хөвгөл усан дамбын нэм чоглоо намжил гэдэг одоо гэгэнээс 5 дугаар 7 дугаар дүрийн Манчин богдоос болохоор гэлэн сахилыг ингэж залсан. За гэлэн сахил залсныхаа яг тэр яг энэ үед мөн богдоос мөн олон одоо бүрдсэн. Нэг ялангуяа энэ дэмчиг бурхны одоо ван чүди болохоор яг Манчин богдоос хүртсэн. Хожим хойтой ч гэсэн манай богд маань одоо энэ дэмчиг бурхны залбирал босголыг бас ингэж хийснээр бас сайн мэдэн тийм үү. Энэ ёсоор болохоор одоо ингэж олон зүйлийн номыг өгч хүртсэн. Гэлэн гицэл сахил хүртсэний тухай товчхондоо хэлвэл юм байна. Манай 5 дугаар богд маань бол саяны таны дурдсанчлан дэмчиг бурхан болон энэ хажид бурхны нэм бүтээлийг хийж бэлтгэд болгоосон гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ талаар одоо та бясалгал бүтээлтэй холбоотой талаар илүү жоохон дэлгэрэнгүй мэдээ. Энэ олон за ямандаг бурхны эхлээд бясалгалд ингээ суусан байдаг. За тэгээд яг түүхэн дээр дурдсанаас бол одоо юу гэдэг 1841 оны цагаагчин үхэр жирлийн одоо жил өвлийн сүүл сарын 25-наас эхлээд одоо хажид бурхны одоо тахилыг болохоор заавал үргэлж ингэж хурах одоо ингэж юу гаргасан байдаг. За үүний өмнө болохоор одоо юу вэ гэхээр хажид бурхны одоо тэр бясалгалыг болохоор одоо өргөөнд дэмчиг бурхан за хажид бурхны одоо юм бясалгалыг ингэж хийгээд за тэгээд үүнээс улбаалаад мөн одоо энэ хажид бурхныг шүтэх за хажид бурхны одоо энэ хурал уншлагыг гаргах цэгцлэх гаргах гэдгийг ингэж гаргасан байдаг. Тэгэхээр одоо болохоор өвдийн сүүл сарын 25-ны өдөр одоо манай ламнар бол бас мэднэ. Хажидын дүүцэн өдргээ за гандан тэгшлэгийн хэд дээр болохоор жилдээ нэг удаа хажид урдаг. За энэ ёсыг болохоор их хүрээнд хамгийн анх гаргасан хүн болохоор одоо манай богд маань юм. Тэгээд мөн одоо энэ
өтгөн дастай хүмүүсийн бас яриад намтар дүүгэн дараа харуулж юу гэхээр эдемчиг хажид бурхны одоо нэм бясалгал бүтээлийг хийгээд жинхэнэ бодтойгоор одоо ингэж шалшилсан байдаг. За мөн болохоор одоо банчин богдоос одоо эдгээр бурхны дээр одоо ван лүн хүртэхэд болохоор бодтойгоор бурхныг болохоор шалшилсан. Тэгээд шалшилсан гэдэг маань болгонгот нь бодтой нягуурыг нь үзэж болгоосон гэдэг ийм намтар түүхтэй. Тэгэхээр энэ янзын энэ ёс зүйлээр ингээд товчоолоод ингээд хэлэх юм бол манай богд маань яг жинхэнэ бодтойгоор одоо дэмчиг бурхан юм. Бодтойгоор одоо юу юм хажид бурхан юм а гэж ингэж бас хэлсэн байдаг л да. Тэгээд манай богдын совин одоо намтар дээр нь лувсан даш гэж гардаг. Лувсан даш гэдэг одоо совин одоо банчин богдод бараалгасан юм байна л да. Банчин богдод бараалгахад бас ингэж асуусан гэдэг. За манай одоо бид бүхний шүтж байгаа одоо манай хутагт маань одоо ямар бурхан бэ? Ямар бурхан Бодсодбагийн одоо бүрлваа бай гэж мандал өргөд ингээд асуусан гэдэг. Тэгэхээр банчин богд ингэж хариулсан байдаг. Хариуд нь за Жавзандаа бодогт бол судрын ёсоор үзэх юм бол Окторгуан зүрхэн Бодсодбаа мөн гэж. Окторгуан зүрхэн бол Намхааны Бодсодбаа судрын ёсоор. Тарны ёсоор үзэх юм бол нийт бусын тарны ёсоор бол дэмчиг бурхан бодтой мөн гэж альцсан гэдэг. Тэгэхээр дэмчиг бурхан альцсан. Тэгээд үүний дараагаараа банчин богд болохоор одоо лувсан даш гэж байгаа тэр совин хүн болоод одоо бус хүмүүст нь болохоор бас нэг тусгаал нэг номыг болохоор ингэж айлдж байсан байдаг. Айлдж өгсөн байдаг. Тэгээд лувсан даш гэдэг совин нь болохоор айлдахдаа за бид нар ийм сайхан одоо ходог товлгааны одоо шав болж төрсэн болохоор мөртлөө одоо зарим тохиолдолд алдаа онол гаргасан байж магадгүй тэдгээр нэгэл хэлэнцгийг одоо намжлахад тусгаал ном зохиож өгөөч гэж ингэж айлдахад нь судар тарины ингээд хосолсон. За богд Жавзандаа бодог дэмчиг бурхан гэд хослон барилдсан одоо ламын налжир буюу югзэр за янлагдун гэж хэлдэг. 7 гишүүн тахлын үүднээс ингээд зохиосон номыг тусгаалan одоо ингэж зохиож өгсөн гэдэг юм бас нэг юм домог түүхтэй. Тэгэхээр манай богд маань бол бас одоо Монгол орон залраад за тэгээд лам олон хувраг болон олон шавнар болон сүсгтэй олонд лүн анги бас их харилсан байдаг тийм ээ. Энэ талаар одоо хэдэн нийтийн тоглолын одоо хэдэн онд ер нь манай 5 дугаар богд маань сүсгтэй олонд ер нь юуны лүнг хайрлж байва. Жишээ нь ихэд одоо 1840 онд бол одоо богд 5 дугаар богд маань одоо санд чигсмээ ван хайрлсан байдаг. Энэ тэргүүтээ одоо өөр энийг жоохон дэлгэрүүлж одоо үзэгчтэй мөнд хүртэйвэл. Манай богд маань ер нь яг ингээд лам хуврагын ясаа. Ер нь манай богдууд маань олон одоо шавнартай за тэгээд зөвхөн Монгол гэлтгүй Монголд гурахтан за тэгээд цаашил бүргө төвд газар олон датсан одоо хийдүүдэд одоо заларч за тэгээд ном бид айлцсан байдаг. Түрүүний таны хэлсэн ёсоор богд маань одоо 26 нас өдөртөө байх үедээ сандуун ван айлцсан байдаг. Сандуун ван айлдахдаа 10 төмөн хүнд айлцсан гэдэг. 10 төмөн биш ээ төмөн хүн. Уучлаарай төмөн хүн. Төмөн хүн гэдэг маань болохоор 10,000 шүү дээ тийм үү. Тэгээ энэ үедээ бас айлцсан байдаг л да. За сандуу гэдэг болохоор нуус тарны одоо дээд ёсны одоо бурхан. За үүнийг айлдахдаа энэ бол ховоржгүй учраас 25 хүнээс илүү дээш хүнд одоо айлддаггүй одоо ном журамтай. Гэтэ би шавнар та бүхэндээ болохоор одоо энэ олон хүнд бас айлдж байгаа нь бол юу гэхээр ирээдүйд Монгол оронд одоо ингээд шашин ном саган дэлгэрсэн нуус тарны судар тарны олон сайхан мэрэгд гарахыг одоо 90 100 бэлгийг бэлэгдэж ингэж айлдлаа гэх мэтээр болохоор ингэж айлцсан байдаг. За тэгээд манай богд маань болохоор гандан тэгшлийн хийдийг болохоор одоо байгуулсан хүн шүү дээ тийм ээ. Өөр 24 настай байх үед 1838 оны шарн хойжол гандан тэгшлийн хийдийг анхлан байгуулсан гол зорилго маань юу вэ гэхээр хүрээ гэдэг маань болохоор одоогийн зүүн хүрээ гэдэг энэ газар ингээд төвлөрч байсан. Тэгэхээр энэ төвлөрч байгаа үед энэ сахилтай, санваартай, за шашин номонд одоо сайн гэж яхад тэр гэлэн гисэл хүмүүсийг болохоор хүрээнээс бас арай жоохон одоо тустай, жоохон зайдуу газар одоо яагээд одоо энэ яг далхын дэнж байрлуулъягээд тэгээд энэ далхын дэнж гэж байгаа. Одоо яг гандангийн дэнж шүү дээ. Далхын дэнж гэдэг газар болохоор гандан тэгшлэн хийдэг хамгийн анхлан ингэж байгуулсан. За байгаа. Тэгээд яг тэр гандан тэгшлэн хийдэд болохоор богд зонхын сүмбэм за гэж айлцсан.
байдаг. Олон шагнартай айлсан байдаг. За мөн дараагаар нь хүрээний цогчин дугуйнд. За хүрээний цогчин дугуй нь тухайн үед яг хаана байрлаж ирсэн. Яг тэгэхээр одоо хүрээ маань болохоор наан цаана их олон нөвжилсэн. Ерөнхийдөө болохоор энэ хүрээ 30 аймгийнхаа холдоо байсан шүү дээ. Хүрээний одоо цогчин дугуйнд болохоор одоо Жадан босодрог болоо Ламрмын одоо ишлэн олон шагнартай бас ингэж айлдсан гэдэг энэ мэтэр болохоор манай богд маань олон номыг айлцсан. За ганцхан Монголд гэдгүү одоо лас төгдөд ингээд заларч одоо очих морилох үед олон шагнартай болохоор олон ном айлж исэн юм болохоор намтар дүүхэн дээр байгаа. Тэгэхээр одоо манай 5 дугаар богд маань одоо их олон лам хар гэхгүй шавнартай одоо лүн ванг одоо харамгүйгээр харилж исэн байх юм тийм ээ. Тэгэхээр одоо ном бяцлаглалын талаар одоо ийм байсан бол одоо 5 дугаар богдын маань үед одоо гол үйл хэрэг нь юу байв? Яг зөв. Өстой чухал асуулт байна. За богд маань 20 настай байх үедээ. Хэдүүлээ бас одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бас ойлгож байгаа. Намтрыг ингээд ихнээс наваад детальчлан дэдэ он тэгүүгүйгээр нэг дурдаад айлгүй гол зүйлүүдийг нь ерөнхийдөө багцлж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр богд маань 20 нас өдөртэй байх үедээ их хүрээнд 1834 онд Хөхмөрийн жил одоо Майдра бурхныг бүтээсэн. Одоо богдын үед гэсэн үг шүү дээ. Одоо бид бүхний яг одоо бид хоёрын сууж байгаа одоо энэ Майдра дугам ингээд заа Майдра одоо энэ бурхныг болохоор манай богдын үед одоо бүтээжээ. Богдыг 20 настай байх үед. За энэ үед бол хүрээний хам ном хаанаар болохоор юу гэхээр Жадрын хамлам гэж айлдарсан. Жадрын аймгаас гарсан агуу хайдам хамт байж. За тэгээд энэ бол олон хүмүүсийн утгаараа тухайн үед бас 80 тохоо гэж ярьдаг. Одоо Майдар бурхныг бүтээсэн. Одоо манай богдын үед гарсан одоо хамгийн гол чухал зүйл гэж ингэж дурдах ёстой. За энэ үед болохоор дараагаар нь бас ярих үедээ ингээд юу гэхээр хүрээнд болохоор зөвхөн одоо цан чойрын 2 датсан гарцсан байсан гэсэн. Одоогийн хүмүүст ойлгомжтойгоор хэлбэл одоо Дашчомбол Гунгай чойлон 2 датсан гарцсан байсан гэдэг. За тэгвэл энэ Дашчомбол Гунгай чойлон гэдэг нэрийг хэн өгвөө гэхээр манай 5 дугаар богд маань одоо энэ нэрийг хайрлсан байна. Нэрийг хайрлсан. Тухайлбал богд маань 23 настай байх үедээ, нас өдөртэй байх үедээ 1837 оны Улаагчинд дахиажилд намтар дээр ингэж гардаг баруун датсанд Гунгай чойлон зүүн датсанд Дашчомбол гэдэг энэ одоо нэрийг одоо анхлан хайрлаваа гэдэг. За үүний өмнөхөн яг одоо энэ баруун датсангийн одоо датсангийн ламнар баруун датсангийн ламнар гэж Гунгай чойлонгийн ламнар болон лам нарын тоон 1000 хүрсэн гэдэг яг намтар дээр ингэж гардаг ийм зүйлүүд байна. Тэгэхээр энэ яг богдын үед гарсан бас нэг чухал зүйлүүд маань юу вэ гэхээр энэ 2 датсан болохоор одоо байгуулсан. За гандан тэгшлэн хийдийг одоо ингэж байгуулсан. Гандан тэгшлэн хийд болоод лаврын сум болоод богдын сум болоод одоо сүмөтэй үед нь яг байгуулагдсан. Манай богдын үед гарах нь энэ болохоор хамгийн их чухал зүйл. За богдын намтраас одоо хамгийн онцлог одоо нэг өөр нэг чухал зүйлүүд маань одоо бусад яг одоо хотгодуудтай адилхан нэм бослогол хийж за түүнийг энэ бодтойгоор шалшгилж бурхныг илт үзэж илт ийдшидийг ингээд үзүүлсэн болохоор манай богдын онцлог одоо гайхамшигтай зохионгоо гэж яг онцлон дурдж болно. Тэгэхээр бас үзэгч түмэнд маань бас их сонирхолтой байж магадгүй богдын намтар дээр болон өөр бусад аман түүх домгууд байдаг тийм ээ. Үе үеийн богд болон ихэс дээдсэд одоо түүх домог болон үлгэр мэтлэл яригддаг. Энэ талаар та одоо 5 дугаар богдын талаар энэ домог түүхийн талаар бас нэг хуучдвал олон байна. Тэгэхдээ нэвтрүүлгийн цаг богино учраас бүгдээр ингэ дурдж байгаа юм байна. Тэгэхээр зарим зүйлүүдийг нь хоёлаа ингэж дурдъя. Тэгэхээр анхлан одоо богдыг ингэ тодруулахад яг дөнгөж тодруулахаар одоо ингэ залхаар тодруулсны дараа яг залхаар Монголоос одоо ингэ очиж явах үед яг намтар дээр нь совин ядам нэртэй тийм одоо Монголын одоо төдөөлөгч илч төдөөлөгч нар очиж байл. Тэгэхдээ болохоор ээж эн чинь болохоор дөнгөж 4 настай хүүхэд штэ. Тэгэхэд болохоор ээж аавдаа болохоор намайг залхаар одоо хэлээд за ядам совин ирж ийн гэд нэрийг нь бүр дурдаад одоо ингэж хэлжсэн гэд хамгийн анхны нэг зүйл байна. За богд ингээд яг гэртээ баг байх үед нь аав нь одоо юу гэдэг нэг сайн чанарын одоо тийм нэг юм цагаан ноосонд аав ингээд бас гэрт нь авчираад байгаа бас хувцсан бид нар хийж өгөх гэсэн юм байна л. Гэхдээ богд түүнийг нь болохоор энэ 4 настай хүүхэд шүү дээ тийм хийж үзээд ийм имийг би жагрын газар бас олон үзлээ гэж ингэж айлцсан гэдэг.
За үүний дараагаар Монголд ширээн залаад. За Монгол ширээнд ингээд залдарч ирсний дараа 5 дугаар богдын одоо авга авах гэж юм болно. Ишгэлэг гэж нөхөр. За энэ лам хүн. За энэ хүн бас дагалдаж ирсэн. Тэгээд дагалдаж бас яг насан туршид нь дэрэгдэн байж дэрэгдийн бичээж болсон юм хүн. Тэгээ ишгэлэгтэй болгоор ингэж хэлсэн байна. Хараач энэ одоо цамб жачин тийм ээ. Эсрэн тэнгэр хурамс тэнгэр одоо энэ окторгоод ингэж заларч байна. Харж байна уу гэж ингэж одоо бодтойгоор ингэж уруугаараа зааж айлцсан гэдэг. Дараагаар нь одоо мөн яг энэ цаг үед болохоор бас дэрэгдийн бас совиндаа хэлсэн. 16 найдан окторгоод ингэ залраад байна. За энэ найдан болоо тэр байна. Энэ харагдаж байгаа нь тэр байна гэж уруугаараа бүр дараалан ингэж үзүүлээд одоо дэрэгдийн шавнартаа бас ингэж айлж исэн гэдэг ийм сонин ийм домогтөг байдаг л да. Тэгээд түрүүн хоёулаа болсон гэж хэлсэн тийм ээ. Мөн бол ийм олон зүйлүүд бас гарна. За богд маань гэлэн сахил залхаар одоо ингээд төвдөд явж явах үед нь бас нэг юм сонин зүйл гарсан байдаг л да. Ингээд төвд орох зам зур одоо юм нарийн хавчил одоо уулын одоо хэвцгийн газраар ингээд явж явах үед нь богд яваа. За богдын араас нь болохоор ингээд шүхэр барьсан юм бараа болгочоод морьтой заларч байгаа шүү дээ тийм ээ. За богд бол мэдээж жууц тэргийн заларч байсан ч байх зарим газар тийм ээ. Шүхэр барьсан. За тэгээд түүнийх нь ард нь бол шүхэр барьсан хүний ард нь болохоор авгах ишгэлэг одоо тэр хааран мань ингээд явж исэн. Тэгээд ингээд явж байхад богдын болохоор ард нь шүхэр барьсан морьтой хүн түүний ард ишгэлэг гэдэг авга нь ингээд явж. Тэгээд тэр нэг авгахынх нь морин ингээд бусгаад мориноосоо яг ингээд унах халт нь болохоор ишгэлэгт юу харагдсан гэхээр богд урдан заларч явах үед нь яг мотор нь ингээд гарч ирээд тухайнаас нь түшээд моринд нь буцаагаад ингээд мордуулгаа гэдэг. Тэгээд яг ийм болсон гэдгийг нь болохоор тэр одоо авгах ишгэлэг нь болохоор бусад яг ийм сайхан юу гарсан шүү дээ гэдэг ингэж бас байдаг. За үүнтэй бас холбоотой бас нэг дахиад нэг юм зүйл мөн төвдөд залраад буцаж ингээд заларч байгаа үед юм болохоор одоо нэг дагаж явсан энэ намтар дээр бүр нэр нь тодорхой байдаг. Хя лувсан сэдэн гэдэг нэг хя дагаж явж байгаа. Тэгээ тэр хүн болохоор нэг голын хавцал газраар ингээд бас гарч байгаа. Бас усанд унаад. Тэгэхэд болохоор одоо ингээд богд яг жуулан заларч явах үед. Тэгээд богдоос болохоор одоо хоёр алт тэртэй газар яг усанд унсан хэрнэ. Гэтэл тэр хүнийг болон гот нь гинт одоо ингээд мотороор агуулдаг зүүнээс нь татаад уснаас нь гаргасан гэдгийг нь болгонгууд нь бүр тодорхой сойвон содном дэрж сойвон ядам хяалам жам хяалам лувсан сэдэг. За энэ лувсан сэдэг гэдэг нь өөрөө нэг усан юм байна тий. Бүр тодорхой харсан гэдэг нэг ийм сонон гайхамшигтай зүйл гарна. Тэгэхээр одоогийн ингээд хүмүүсийн юугаар үзэх юм бол энэ нэг үлгэр домог шиг юм шиг ийм сонин байдаг. Гэтэ одоо сүсгтэй хүний нүдэнд болохоор одоо энэ экстенс ховлгааны намтар цадиг гэдэг бол санаа савнд багтшгүй цаглашгүй шүү дээ. Энэ байж болно. Тэгэхээр энэ мэтийн одоо намтар цадиг түүх болохоор одоо маш олон байна. Ярил зөндөө одоо намтар түүхийг ярьж байна. Тэгэхээр баярлалаа. Манай үзэгч хүмүүнд бас их сонирхолтой байсан бол байлгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгээ хоёлаа жаргах цаг нь болсон байна. Дараагийн дугаарт хоёлаа 5 дугаар богдынхаа зохиол бүтээлийн талаар одоо дугаараа үргэлжлүүлэн ярих гэж хүсэж байна тийм ээ. Тэгээ. Та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.